Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2007 онд нээлттэй хийсэн Jackie Chan, Chris Tucker нарын гол дүрдэн тоглосон оргилцэг киноны 3 дугаар ангийг ярьж өгөхөөр бэлдлээ. CU-гээр байнга үйлчлүүлдэг киночдод нэг сайхан мэдээтэй. 6 дугаар сарын 17-нд BYD Leopard 5 машинтай болох боломжтой. Яаж гэж юу? Яг одоо CU апанегэд оноогоо шалга. Өөрт чинь оноо байхгүй бол аав ээжийнхээ оноог ашигласан ч болно. Тэр оноогоо ашиглаад CU app Point Market эсгээс 1000 оноогоор iPhone 17, 2000 оноогоор 10 сая төгрөг, 5000 оноогоор BYD Leopard 5 машины урамшууллын эрх аваад азтан болох боломж байна. Олон урамшууллын эрхтэй байх тусам машинтай болох магадлал өсөх болно. Харин оноо ч дуусах юм бол CU ороод энгийн үеийнхээс илүү хурдан оноогоо цуглуулах боломж байгаа. Аль хэдийн 2 удаагийн азтнууд тодорсон байна. 6 дугаар сарын 3-нд урамшууллын эрхийн магадлалаар iPhone 17 хожих 5 хүн, 10 сая хожих 1 хүн тодорхойлно. Харин 6 дугаар сарын 17-нд хамгийн сүүлийн iPhone 17 хожих 5 азтан, 10 сая төгрөг хожих 1 азтан супер шагнал BYD Leopard 5 автомашины эзэн тодорно. Амжиж оноогоо ашиглаад олон эрх авч азтан болох магадлалаа өсгөөрэй. За ингээд кинонд орцгоё. Киноны үйл явдал Америкт эхэлнэ. Манай Картер замын цагдаа болчихжээ. Дуулангаа хөдөлгөөн зохицуулаад байж байна. Тэгээд оргил хэсэг дээр нь яг дуунда бүрэн нэвчээд байж байтал цаана нь дүс. Чаавас. Би яв гэж хэлээгүй шүү дээ. Ингээд очих гэсэн чи ард нь дахиад дүс. Нөгөө талд харин Ли. Элчин сай таны хамгаалтыг хариуцсан ажиллаж байна. 10 минутын дараа миний дохиогоор хаалгаа онгоолгоорой. Чамайг энд байгаад баяртай байна Ли. Чи үргэлжил миний арыг даадаг шүү. Би үүнд чинь их талархаж байна. Би зүгээр ажиллаа хийж байгаа шүү дээ. Элчин сайдаа. Өнөөдөр надтай ойр байгаарай. Бид түүх бүтээх гэж байна. Картер харин осол хийсэн 2 эмэгтэйг машины хамар дээр нь хэвтүүлсэн байна. Энд чинь утгагүй юм. Чи намайг хэн гэдгийг мэдхүү? Манай гэр бүл Rodeo Drive-ийн талыг эзэмшдэг юм. Оо за. Чи тэгвэл намайг хэн гэдгийг мэдхүү? Манай гэр бүл Green Show Boulevard-ийн талыг эзэмшдэг юм. Бид өмгөөлөгч авмаар байна. Чамд өмгөөлөгч биш. Фитнесийн багшил хэрэгтэй бах. Чиний жин 90 кг гэж байна. Чи баг машинаас ч хүнд юм байна. Би бамба булчирхаа асуудалтай. Тэгээд бамба булчирхаа идэхэ болооч. Өө хөөрхи. Амар дарамтлж байна. Мөрдөгчөө, та бидэнд зүгээр сануулга өгөөд өнгөрч болохгүй гэж юу? Болно. Та нар хятад залууд дуртай юу? Ингэж авна шүү дээ. Ли машиндаа явж байтал Картер залгаж байна. Уучлаарай. Байна уу? Картер уу? Ли хөөгшөө. Би 2 сайхан амтаа олзолчихлоо. Өнөө орой хятад залуутай хамт савъя гинэ. Би элчин сайтай хамт явж байна. Ярьж чадахгүй. Чи надад уралсаар л байгаа мó хөөгшөө? Тэр чинь 3 жилийн өмнө болсон зүйл шүү дээ. Одоо мартах хэрэгтэй. 3 жил гинэ. Изабелла миний найз бүсгүй байсан шүү дээ. Мартаж үзээ Ли. Өнөө орой хүрээдэр. Ингэсэн гялс тастад. Ээж залгаж байна. Тэгээд элчин сайд чугал илтгэл тавихаар нэг газар руу яваад очдог. Тэнд нь харин нэг с жигтэй нөхөр байрлалаа аваад байна шүү. Илтгэл дээр хятад мафууд дэлхийн өнцөг булан бүрд үйл ажиллагаа явуулж олон тэрбум долларын орлого олсоор байна. Бид могоон толгойг тасдгаас нааш энэ бүхэн зогсохгүй. Олон улсын гэмт хэргийн эсрэг зөвлөлийн даргын хувьд би өөрийн сайн найз элчин сайд ханыг энэ үйл ажиллагааг удирдан явуулна хэмээн урьж байна. Тэгээд элчин сайд гараад ирлээ. Гарч ирээд үгээ хэлж байх үед нь гадаа нэг нөхөр бууга өгсөрч байна. Бид гэмт хэргийн толгой болсон Шай Шэний байрлалыг олсон гэдгээ мэдэгдэх байна. Базараа Шай Шэн гэж байдаггүй шүү дээ. Уучлаарай. Шай Шэн гэж хэн юм? Ингэсэн чи гаднаас нь элчин сайдыг буудчлаа. Ли шууд ал урчныг хөөдөг. Гараад харсан чинь эсрэг талын барилга дээрээс нэг нөхөр уруудж байна. Ли шууд 2 давхраас үсрээд хөөлөө. Картерээр нөгөө бүсгүүчүүдийнхээ бэчүг баримтыг ураагаад байж байна. Тэгсэн холбоогоор нь хятадын элчин сайд буудууллаа гэд хэлж байдаг. Элчин сайд гинэ. Алив цаашаа суу. Ли тэрүүгээр алуурчныг өгöd. Алуурч харин зам хөндлөн гараад зүхтаач байна. Ли араас нь явж байтал үүнийг нь харин Картер харчлаа. Ли хөөсөр нэг мухар гудам руу яваад ордог. Хаалга хаагдахтай зэрэгцээд гялс яваад орлоо. Тэгээд алуурчныг мухардуулаад бариад авна. Битгий хөдөл гэсэн чинь сайн уу Ли? Таньдаг хүн нь бол та Японоор. Битгий хөдөл Кенжи. Юугаа хүлээсэн юм бэ? Буудаач. Ингэснэ буу гаргаад ирлээ. Ли буудадгүй. Эртний түүхтэй юм шиг байна. Нөгөөх нь бас буудсангүй. Зүгээр явах гэж үзлээ. Тэгсэн араас нь Картер машинтай ирээд тэр чигт нь мөргөд ороод ирдэг. Ли хүртэл хоморгонд нь явах шахлаа. Кенжи харин сим хийгээр нь зугтаачдаг. Картер. Ли чи зүгээр өгшөө. Ягаад холдохгүй байгаа юм бэ? Өгцгийг чинь няцлах шахлаа шүү дээ. Оо Картер. Нэрэн миний яриад байсан хүүхнүүд энэ байна. Маашаа болон зой. Бүдүүн чинийх шүү. Чаавс. Тэгэд эмнэлэг дээр очицгоолоо. Элчин сайд арай өхөөгүй байна. Мис засалд орсон гэж байна. Цагдаагийн дарга тэнд нэрчгсэн. Картер. Дарга та намайг албанд минь буцааж томилоод энэ хэрэг дээр тавьчих. Би илрүүлээд өгье. Би ганцхан жижиг алдаал гаргасан шүү дээ. Та намайг замын цагдаагаар байлгаад байж болохгүй. Чи иранчуудыг шалтгаангүйд
7 хоног шоронд хийсэн бидтэй. Тэд чин террористууд байсан юм. Тэд эрдэмтэд байсан Картер. Олон улсын хэмжээний эрдэмтэд шүү. Мэдхгүй цөмийн зэвсэг бүтээх гэж байсан чи билүү. Хөөрхи. Элчин сайдын охин наашаа ирж байгаа. Түүнийг л аюулгүй байлгахад анхаарч үз. Мэдлээ дарга. Би итгэлийг чи алдахгүй. Их нартаа хаягдсан гэж сэтгэлээр битгий унаарай. Тэр буцаад ирнэ. Ингээд олонний дунд орилоод байна. Тэгээд Суян ирж байгаа гэсэн үү? Би түүнтэй 10 настайгаас нь хойш уулзаагүй шүү дээ. Дэлгүүр орж бам руу шавах юм уу? Гэсэн тэндээс Суян ирж байна. Картер харж яснаа. Бас хөхний даруулга авч өгөх хэрэгтэй юм шиг байна. Ингээд авна шүү дээ. Суян аавынхаа буудуулсныг сонсоод та хоёр надад нэг зүйлийг амлаач. Аавыг минь ийм болгосон хүнийг заавал олно гэж амл. Тэр аавыг минь өгтөл зогсохгүй гэдгийг би мэдэж байна. Ингээд хоёулангаар нь амлуулчлаа. Тэгээд Суян манай аав ийм юм болж магадгүй гэж мэдэж байсан. Тэгээд хэрвээ түнд ямар нэг юм тохиолдох юм бол чамд өгөөрэй гэд над руу илгээмж явуулсан байсан. Тийм үү? Тэр хаана байна? Миний кунфугийн сургуулийн хувцсны шүүгэнд байгаа. Ингэж байна. Ингээд манай хоёр кунфугийн сургууль руу яваад очлоо. Ли, Картер, гэртээ хараа. Энэ чиний оролцох хэрэг биш. Би Суянд бас амлалт өгсөн шүү хөгшөө. Ингээд хөдөлсөнгүй. Тэгээд яваад орлоо. Хүүхдүүд бэлтгэл хийж байна. Картер, алив сонсоцгоо. Би мөрдөгч Картер байна. Бид Суяны шүүгийг яг одоо шалгах хэрэгтэй байна. Их багшийн зөвшөөрөлгүй хинч дотогшоо ордоггүй маа. Гэсэн Картер тоосонгүй. Шууд дайраад орох гэж үзнэ. Тэгсэн хүүхдүүд шууд зогсоож байна шүү. Хей. Хүчирхийлэл асуудлыг шийддэггүй юм хүүхдүүдээ. Гэсэн чи нэг батсан. Яа, за яах вэ? Тэгвэл би та нарт өөрийнхөө чадварыг харуулахаас ингээд өөрөлтөө авлаа. Тэгсэн чи бүгд зам тавьж өгч байна. Тийм байлгүй дээ. Ингээд яваад орсон чинь тэгсэн цаана нь Яо Мингийн кунфу хувилбар нь зогсож байна. Уучлаарай хөгшөө. Энэ 0 хаашаа вэ? Ингэсэн бариад авлаа. Ли, би асуудалд орлоо. Хин залуу стероид хэрэглэдэг юм шиг байна. Нөгөөх нь Картерыг учир зүггүй нүдэд унлаа. Ли болиулах гэсэн чинь Лиг бас нүдэд унана. Манай хоёр элбэт ч бардаггүй шүү. Тэнд байсан хулсан саваануудаар ээлжилж цохиод ч нэмэр алга. Сүүлийн саваа харин булаацалдж байгаад өргүүлээд шийдүүлчлээ. Ашгүй харин их багш нь гараад ирдэг. Бүгд номонд орлоо. Би танд юугаар тусалах уу? Бид чамаас асуулт асууна өвгөн минь. Чи юм бэ? Би бол чи. Би биш ээ чи. Тийм ээ. Би бол чи. Асуултанд хариулаач. Чи юм бэ? Би чамд хэлээд л байна шүү дээ. Чи дүүли юм уу? Үгүй ээ. Чи сохор. Чи өөрөө сохор. Тийм ээ. Би тэгж л хэлсэн. Чи юу гэж хэлсэн гэж? Би нэрэл хэлсэн. Тийм ээ. Би нэрийг чинь л асуугаад байна. Би хариулаад л байна шүү дээ. Аматад чи. За. Чи биш ээ. Тэр чиний нэр хэм бэ? Би. Тийм ээ чи. Би бол би. Тэр бол би. Харин би бол чи. Би та нартай тоглож залхлаа. Бүгдийг чи өгцгийг өшөглөөд өгөх үү? Картер. Түүний нэрийг чи. Харин түүний нэрийг би гэдэг юм. Тэд нэрээ хэлээд л байна шүү дээ. Би зөксүүлээ. Багшаа. Би мөрдөгч Ли байна. Би Суяны шүүгийг үзэх хэрэгтэй байна. Өнөө өглөө буутай хүмүүс ирээд түүний шүүгийг хоослоод явчихсан. Тэгээд тэд Суяныг бас ална гэсэн. Ингэж байна шүү. Манай хоёр гялс имлэг рүү буцлаа. Хамгаалалт хийжсэн цагдаандар нь байхгүй болчихжээ. Суян болон сайд харин эсэмэнд байж байна. Тэгээд цонхоор харсан чинь гадаа нь эвгүй гарууд ирж байна шүү. Одоо яах вэ? Тэгээд гаруудыг орж ирэх үед нь Суян элчин сайдыг зөөж угаад баригчлаа. Яг алах гэтэл Ли босоод ирлээ. Юу вэ? Ингэсэн Картер. Хөдөлгөл юм бол яг өгцөг рүү чинь буудна гэж мэд. Ингээд бариад авлаа. Тэгсэн тэндээс өөр хоёр нөхөр орж ирээд буудалцаж гарлаа. Картер тэнд буутай гаруудтай нүцээд Ли болон Суянаар гардан дулаан хийж байна. Ли өөрийнхөө нэгийг зохицуулчаад Суянд очиж туслаад тэгээд илбэд пойлдод сүүлд нэгийг нь голтой хийж угаад хоёр талаас нь маа. Суян дахиад нэг ингэсэн маа. Картер тэндээс Ли надад буу эрэхтэй байна. Гэхээр нэг буу аваад өглөө. Эн чин сумгүй байж тээ Ли. Суян гялс магазин авч өгөөд Ли харин гуулгаж очиж цэнэглээд Картер маа. Ингээд дийлчлээ. Нэг дээрэмчнийг барьж аваад байцаалаа. Нөгөөх нь харин англиарч, хятадаарч ярьдаггүй нөхөр болж таарлаа шүү. Зөвхөн францаар ярьдаг юм байна. Манай хоёр тэндээс орчуулагч хайж угаад нэг гэлмаг оллоо. Тэгээд байцаалт. Хин илгээсэн гэд асуугаад өгөөч. Ингээд асуусан чи буцаагаад нэг юм ярьж байна шүү. Гэлм ангаагаад тэр та хоёрыг харамсан гинэ. Бас чамайг эгч минь гоё. Бид мэдэх хэрэгтэй. Чамайг хар гэж байна. Картер дор нь хариуг нь барьлаа. Нөгөөх нь харин буцаагаад бүр хүчээр өөстөж байна шүү. Тэр энэ удаа эмэгч нь хар гинэ. Картер бүр хүн дээр хариуг нь барьдаг. Тэгсэн нөгөөх нь манай Ли рүү дийсэлж байна. Картер тэссэнгүй. Барьж аваад жаахан сүрдүүлж байгаад Ли буу өгöd ингэснэ. Шашин гэж хэм. Тэ тэр юу гэсэн бэ? Тэр бууд гинэ. Ингэсэн чи шууд буудчлаа. Сумгүй байж шүү. Ли чи дахиад надад сумгүй буу өгчихсэн юм уу? Уучлаарай. Тэгээд цэнэглээд одоо жинхнээсэ. Ингэсэн чи гэлмаа залбираад унлаа. Нөгөө залуу харин айсандаа юм хэлж байна шүү. Франклин Рузвельтийн 50 дугаар гудам Женевьев. Тэгээд мэдэд авчлаа. Сайхан хамтралаа эгч минь. Хизээд байлаа хамтрагчаа. Ингээд хай-фай. Ингээд манай хоёр Суяныг Францын элчин сайдын яамд авчиж өгдөг. Элчин сайд ханы найз Рейнард түүнийг өгтөж авдаг. Суян чи энд аюулгүй. Бас миний хүмүүс аавыг чинь хамгаалж байгаа. Ингээд Суяныг аваад гэр бүлтэйгээ Парис явхаар боллоо. Суян яг явах гэснэ. Та хоёр надад амлалт өгсөн. Битгий мартаарай. Ингээд хэлчихэд суух гэтэл машин нь дэлб. Яя. Эвгүй бай шүү. Тэгээд манай хоёр ярилцаж байна. Тэгэхээр бидэнд байгаа алуурчин зөвхөн Францаар ярьдаг. Бас
Бас Францын элчин сайдын яамд дэлбэрэлт болсон. Бас дараагийн гэмт хэргийн зөвлөлийн уулзалт Парист болно. Чи миний бодож байгааг бодож байна уу? Тийм ээ. Бид Фижид очиж нуугдаад нэрнүүдээ өөрчлөөд би бартендрийн ажилд орно. Тэгээд би чамайг Кико гэж дуудана. Үгүй ээ. Бид тэр шай шэнийг Францаас олно. Чи ингэж бодож байсан юм уу? Тэгвэл Парис явъя л да. Тийм ээ. Өнөөрэ. Ингээд манай хоёр нээсцгээлээ. Замдаа Ли нөгөө тусгай ажилтан Изабелагийн зургийг хараад байна. Чи яагаад зургийг нь хараад байгаа юм бэ? Чамаас салчгаа үсттэй. Чамаас уулсан шүү дээ. Чи түүнийг хүзүүнд нь буудсан. Тэр чинь осол байсан юм хөгшөө. Энийг харта. Ирчүүдийн 100 цах газар гинүү. Бид ийм юм хийхгүй Картер. Бид ажиллаар явж байгаа. Хаягийг нь харал та. Ингэсэн чи Франклин Рузвельтийн 50 дугаар гудам гэдсэн байна. Онгоцноос боовоогүй юу Парисын цагдаа манай хоёр дээр ирээд. Уучлаарай ноёдоо. Та хоёроос хэдэн асуулт асуумаар байна. Ингэснэ хүлж байгаад гөвж гарлаа. Энд чи юу болоод байгаа юм бэ? Та хоёрт хандаж хэлэхэд энэ бол миний хот. Америкаас ирсэн цагдаа нар энд дураараа дөргиж болохгүй. Үгүй бол та хоёрыг онгоцонд буутай суусны чинь төлөө 20 жил хорч чадна шүү. Ингээд явууллаа. Тэгэд манай хоёр баахан зодуулж байгаад гараад таксинд суугаад Франклин Рузвельтийн 50. Үгүй бууж үз. Юу? Яагаад тэр үү? Түүн шиг хүмүүст үйлчлэхгүй. Наад шиг хүмүүс гинэ. Америкчуудаа та нар дандаа дайн хийдэг. Хүчирхийлэл үйлддэг. Би Америкчуудаас харьшилтай. Танах сагсан бөмбөгөрч биднийг дийлэхгүй. Dream Team ч одоо байхгүй. Ингэсэн чи Картер уурлаад буу гаргаад ирлээ. Чи сая хүчирхийлэл гэсэн үү? Одоо яаж байна? Би Америк тайртай гэж хэл. Би Америк тайртай. Ой, намайг битгий алаач. Америкийн төрийн дуулалыг дуул. Би мэдэхгүй штэ. Oh say can you see? Oh say can you see? Гэт номонд нь оруулчлаа. Тэгээд нөгөө газараа хөргүүллээ. Яваад очсон чинь эвгүй клуб бай шүү. Хөх, хартали. Анхаарлаа төвлөрүүл Картер. Бид Женевев гэж хүнийг олох ёстой. За, салж явцгаая. Би эмэгтэйчүүдийг хариуцъя. Картер явж очоод нэг сайхан бүсгүн сууж байгаа Black Jack-ийн ширээнд очоод суулаа. Картер, Джеймс Картер. Гэсэн нөгөө бүсгүүд цаашаа Францаар яриад байна. Тэгэхээр чи миний яриаг ойлгохгүй байгаа бололтой. Гэсэн чи миний харж байсан хамгийн үсгэлэнтэй бүсгүй байна. Би чамтай хамт жаргах нарны зүг давхиж, далайн хамгийн гүн хэсэг завин дээр дарс шимэнгэ үсэх чинь элбхийг хүсэж байна. Тэгэхээр ноён Картер, би 6 хэлтэй. Хөх, тэдний чинь нэг нь англи байх нэ. Эрхмэ, та тоглох уу? Гэсэн чи $100. Мөнгөөр тоглоё. Хамгийн багадаа 1000 евро хэрэгтэй эрхмэ. Надад хэд дутуу байгаа юм? 930 евро эрхмэ. Гэсэн бүсгүй Картерыг дагаад тоглууллаа. Ли харин тэндээс Женевевийг хайж өгнө гэсэн чинь хажууд нь нэг эмэгтэй. Би танд туслая. Дээшээ гараад ир. Ингэж байна шүү. Картер харин тэнд тоглож байхдаа Лиг нэг бүсгүйтэй хамт дээшээ гарч байгааг нь хардаг. Нөгөө бүсгүй өрөөнд орсноо. Мөрдөгч. Өнөөрөө нэг хүн өгөх гээд байна. Хэн? Тэр хүн бол чи. Ингэснэ шууд дайрч байна шүү. Хутгатай сэвүртэн байна. Тэгээд үзэж тарлаа. Манай хүн хутгийг нь самтлаар хаагаад бултаад. Гадаа нарийн Картер эренгүүтээ буруугаар ойлгоод болж байна Ли. Үзүүлээд өг. Дотор нь харин өөхлийн тулаан болж байдаг. Ли хутгнуудаас нь бултаад хан мөргүүлээд. Гараад зугтах гэсэн чинь хутга шидэд гарахгүй байна. Хаалган голгосон чи Картер. Чич хүчтэй ир юм а. Зугтаарай. Хөөрхи. Алах гэж байсан юм байна. Тэгээд манай хоёр гараад зугтаалаа. Таксиндаа суугаад. Яваарай. Араас нь баахан мотоциклтай гарууд хөөж байдаг. Жаахан хурдан явалтаа хөгшөө. Үгүй. Мартаж үз. Буу тулгсан чи би хурдан явахгүй. Гэсэн чи араас нь шилийг нь хаг буудаж байна. Жолооч. Болооч. Би аагаад байна. Картер очоод. Жорж, чи Америк кино үздэггүй? Тийм ээ. Тэгвэл чи өөрийгөө супер тагнуул гэж бод. Тэгээд хаазал. Ойлголоо. Би бол супер тагнуул. Гэснэ хаазалж гарлаа. Янзын явж байна шүү. Замдаа гинэт зогсож хаалгаа онгоолгож хоёрыг нь унгаагаад гөвөөд. Дахиад явхдаа дээрээс нэгийг нь угзарч унгаад алж өгч байна. Жоржд бас тагнуулын юм бай шүү. Өөрийгөө мэдрээд будаа болгож байна. Ли нэгийг нь ям бөшөглөөд машины араар ороод урдуур нь гарч эртлэн авлаа. Картер дуурайгаад өшөглөх гэтэл хөлийг нь бариад авлаа. Ли, намайг татаарай. Манай хоёр нөгөө мотоциклтэй залууг татаж оруулж ирж байгаад Картер дуулгыг нь онгоолгоод Ли маа данж огцом хөдлөөд манай хоёр машинаасаа унчлаа. Жорж тэнд залуусаа энэ миний тулаан биш шүү дээ. Би ямар ч хамаагүй гэсэн чи аль хэдийн буудсан байна. Манай хоёр зам дээр унтсан байж байтал дээрэмчилээд бариад авлаа. Тэгээд босс дээрээ аваад ирдэг. Тэр нөгөө элчин сайдыг буудсан алуурчин байж байна шүү. Кенжи байна. Энэ усны хоолоогоор цагт 10,000 галлон ус урсч байдаг юм. Энэ ч үүнийг мэдэхгүй. Парис 5 тамир Ли. Ли, чи энийг таньдаг юм уу? Шондыг гинэ. Бац танаа ах юм уу? Надад ах байхгүй. Тийм үү? Тийм байсан бол чи намайг алахгүй яасан юм. Чи үргэлжил өөрийнхөө боломжийг алддаг Ли. Тэр байтугай CU-гээр байн үйлчлүүлдэг хэрнээ. CU оноогоо ашиглаад авч болох олон боломжуудыг ч ашигладаггүй. Ердөө 1000 CU оноогоор iPhone 17 хожих урамшууллын эрх нэгийг, 2000 оноогоор 10 саяыг хожих урамшууллын эрх, 5000 оноогоор BYD Leopard 5 авах урамшууллын эрх хожих боломжтой байхад
чи ашигладаггүй. Айгүй бол апа нэгэд харахад чинь аль хэдийн 10 хэдэн мянган оноо хуримтлагдсан байгаа да. Тэрүүгээр урамшууллын эрх авч хожих магадлал өсгөл дөө. Боломж ашигла. Дараагийн тохирлууд нь 6 сарын 3 болон 6 сарын 17-нд болох гэж байна. Ли, чи миний амийг хэлтрүүлсэн. Тэгэхээр би бас одоо чиний амийг хэлтрүүлье. Чи харин өнөө өрөө гэхэд эндээс яв. Ойлголоо. Сайхан санал байна. Элчин сайд болон түүний охин яах юм? Надад сонголт байхгүй ли? Тэгвэл надад ч бас сонголт байхгүй. Хэн биднийг онгоцны бодолд хүргэж өгөх вэ? Ингээд Картер болохоор явах гээд байна. Тэгээд манай хоёрыг буу туулгаад тэндээс аваад явлаа. Манай хоёр хальд анхаарал нь сарних үед Гялс тэндээс зугтаачлаа. Тэгээд бохирын хоолоогоор гарахаар болдог. Картер, үгүй ли. Би яасан ч ийшээ орохгүй. Текснээс үгсэн дээр. Ингээс цаанаас нь гарууд шүршээд. Манай хоёр бохирын хоолоор үсэрчлээ. Би чамайг аландаа ли. Тэндээс гараад зочид уудалд яваад очдөг. Ресепшн шууд хамраа дарж байна шүү. Том ортой. Хоёр шүршүртэй өрөө авъя. Бас шинэ хувцас. Бүтэн хоолтой. Гэд лифтэнд суулаа. Бас үнэртэй тэрэг алгаа. Өрөөндөө ороод Ли ахыхаа талаар багхан хэлж өгдөг. Якуза нар түүний гэр бүлийг хөнөөсөн. Тэр 7 настай байхдаа манай асрамжийн газар ирсэн юм. Бид яг л ах дүүс шиг бие биенийг хамгаалдаг байлаа. Харин удалгүй би өөр замаар явж. Тэр харин гудамд гарсан. Ийм л байна. Түүний тал дээр битгий санаа зовоо өгшөө. Тэр чиний ах биш. Чи ч бас миний ах биш шүү дээ. Ингэсэн чин Картер жаахан гомдчлоо. Тийм ээ. Би биш. Гэд гараад явцдаг. Тэгээд Картер гадуур зугаалаад. Ли харин өрөөндөө ах дүүсийн талаар кино үзэж байна. Картер хоол идээд сууж байтал нөгөө клуб таарсан хөөхөн бүсгүй явж бай шүү. Араас нь дагаад явсан чинь Женевевийн клуб гээд клуб руу яваад орчлоо. Энэ Женевевийг хэлж байжээ. Тэр үед харин Францын элчин сайд Лигийн байс өрөөнд хүрээд ирдэг. Бэд аюултай нөхцөлд орчход байна ли. Шайшэн гэж юм. Та мэдхүү. Шайшэн бол хүн биш ээ. Тэр бол мафийн бүлгүүд цуглаж тэднийг удирдах 13 толгойлогчийг сонгосон листийг хэлж байгаа юм. Тэд энэ нэрсийг нууц байлгахад их анхаардаг юм. Хэрв жигсаалт илчлэгдэх юм бол, хэрв тэгэх юм бол бид жигсаалтад байгаа хүмүүсийг бариад хорчихтол дээрмийн бүлгүүд байхгүй лоо гэсэн үг. Тэгэл лист хаана байгаа юм? Сүүлд Женевев гэдэг эмэгтэй элчин сайд хантай холбоо барьсан байсан. Хэрвээ тэр эмэгтэйтэй уулзаад лист хаана байгааг асуух юм бол тэр мэдэж байгаа. Дээрэмчтээс төрүүлж тэр эмэгтэйг ол. Ингээд хаягийг нөгч байна. Картерээр нөгөө театр руу яваад орлоо. Тэгснээ шууд жүжигчдийн өрөөнд ороод ирдэг. Та нараа Женевев хаана байгааг мэдхүү? Тэр өөрийнхөө өрөөнд байгаа. Та хэн бэ? Би шинэ стайлист Бобби байна. Тийм үү? Бид ямархуу харагдаж байна? Ингээд бөөндөө бүчээд зогсчлоо. Картер харж байгаад үгүй. Энэ аим шигтэй. Бидэнд хийх ажил их байна гэд жүжиж гарлаа. Ли харин Женевев дээр хүрээд ирдэг. Яваад очсон чинь дотор нь баахан дээрэмчд сууж байна. Нэг юм төлөвлөд байгаа бол л та буу барьчихсан байна. Картер харин бүсгүүчүүдийг бүгдийг инжигсаадсан. Би эхлээд шар өстнүүдийг хувцслана. Дараа нь холимог гэд явж өгч байна. Тэнд нэг үзүүлбэр эхлээд Ли харин Картертай таарчлаа. Чи юу хийж байгаа юм бэ? Чи өөрөө юу хийж байгаа юм? Би Женевевийг олсон. Тэр түүнийг алах гэж байна. Хин гэсэн тэнд нь баахан дээрэмчд ирсэн байна. Ли, чи гэрэл унтраа. Би бүсгүйг зохицуулъя. Удалгүй тайзан дээр Женевев өөрөө гарч ирлээ. Нөгөө покерчин бүсгүй Женевев байсан юм байна. Дээрэмчид яг буудах гэж хүлээж байдаг. Тэгсэн Картер ирээд аваад явчлаа. Юу болоод байгаа? Тэд чамайг алах гэж байна. Тайзны урд гарах юм бол тэд чамайг буудна. Чи өөрөө хин юм? Би бол мордөгч Джеймс Картер. Уучлаарай Картер. Одоо миний соло. Гэснээ урагшаа гарчлаа. Яг буудах гэсэн чи гэрэл унтраад. Буцаад алсан чинь урд нь Картер зогсож байна. Картер орчноо мэдрээд шууд л дуулаад унлаа. Манай хүнж авьяас тайлда. Тэгсэн чинь зэрэглийн араас Ли гарч ирээд манай хоёр хамтраад үзүүлбэр үзүүлж байна. Манай хоёрын сатар уулалт чи янз явж байна шүү. Ли гяс бүсгүйг аваад цаашаа нугчлаа. Дээрэмчид буудах үед манай тарин машины ард дуур ороод зугтаачдаг. Тэгээд арын хаалгаар гараад ирлээ. Шууд такси зогсоогод суудал. Тэр нь Жорж байна. Залуусаа, би та нарыг өдөржөө хайлаа. Бид ярилцах хэрэгтэй. Мартаж үзээ Жорж. Бид ямар ч хаалганы төлбөр төлөхгүй шүү. Үгүй. Би төлбөр авахгүйгөө. Би та нарын жолооч болмоор байна. Үнгөө. Ягаад тэрвэ Жорж? Учир нь сүүлийн 2 өдөр надад үнэхээр гайхалтай байлаа. Америк байна гэдэг сайхан юм байна. Буудаад байлтаад адал явдалтай. Гуй, намайг авчих. Надад бас буу байгаа. Ингэж байна шүү. Тэгээд буудлын өрөөндөө ирцгээлээ. Энэ бүсгүй үнэхээр жигсаалтыг хаана байгааг мэдэж байгаа гэж бодож байна уу? Мэдэх ганц л арга байна. Бид магадгүй дарс шимингээ түүнтэй ярилцах хэрэгтэй баг. Тэгээд Картер ороод ярилцлаа. Бүсгүй, Кенши намайг мэдчихэж. Одоо би өгснээс өөрцгөө. Зүгээр дээ. Чи энд аюулгүй. Би чамайг хамгаална. Чи намайг аварсан. Баярлалаа Картер. Гэснээ үнсчлээ. Ли харин тагтан дээр зогсож байтал өөдөөс нь харж байсан хүн цаан чинь гээд дөхөд байна. Ард нь нэг хүн байж байснаа шууд зугтаачлаа. Ли жаахан сэжиг аваад нөгөө хоёрын өрөө рүү яваад ортол нөгөө алуурчин бүсгүй байж бай шүү. Бөөдөл гээд буудтал нөгөөх нь бултаад Женевев оногчлоо. Алуурчин шууд цонхоор үсрээд зугтаачин. Бүсгүй гарандаа шархчихжээ. Босч ирээд бид эндээс явахгүй бол тэд өөр олон хүмүүс илгээн. Гээд манайхын явцгаалаа. Тэгээд нөгөө жолооч Жоржийн гэрт хүрээд ирсэн байна. Эхнэр нарийн жаахан ууртай байна шүү. Энэ хүмүүс надад аюултай харагдаад байна. Тэднийг явуул Жорж. Чи ойлгохгүй байна. Би бол тагнуу
нь бол чи юу гэснэ маа намайг дагаад яв. Хөөрхи. Ли тэнд Женевев шайшин хаан байна. Хэрвээ чи түүнийг бидэнд хэлэхгүй бол би чамд тусалж чадахгүй гэсэн чи бүсгүй. Энэ байна гэснэ хиймэлүүс авчлаа. Картер үгүй тэр эр хүн байж би эр хүнтэй учир ургуулчихж би эмэгтэй хүн Картер эн чин зүгээр л хиймэлүүс. Ли очиж шалгатах. Хэрвээ ямар нэг с жигтэй юм илэрх юм бол шууд буудчих. Чамд шаашин байгаа мó? Үгүй, би бол шаашин. Гэсэн чин толгой дээр нь жигсаалтыг шивчихсэн байна. Уламжлалаар бол шаашин тэгч бүсгүй өгөх юм бол шинэ удирдагчид гарч ирдэг юм. Кенши намайг хуурж шаашин болгосон. Би хуурдагдсанаа мэдээд элчин сайд хантай холбогдсон юм. Би гимтэргийн эсрэг зөвлөл намайг хамгаална гэж бодсон. Гэтэл үгүй байж. Одоо намайг устгахаар бүтэн айрам ирэх болно. Ли харин би нэг газар мэднэ. Гэт Францын элчин сайдын байгаа газар хүрээд ирлээ. Таксинаас буух үед Жорж золуусаа гараад ирэхэд чинь би байхгүй байх нь вэ шүү. Манай эхнэр намайг тагнуулжуул чадахгүй гэсэ. 5 цаг гэхэд гэртээ ирээрэй гэсэн. Уучлаарай. Зүгээр дээ Жорж. Баярлалаа. Тэгэд манай хэд сайдтай уулзлаа. Бид шаашиныг олсон. Тэгмээргүй юм. Үнэхээр шаашин гэж байдаг байх нэ. Би та нарыг энэ улсаас аюулгүй гаргаж өгнө. Одоо хонгор минь хэмлүүсээ аваад бидэнд шаашиныг харуулаач. Манай хоёр ард нь бид бүсгүй өөрөө шаашин гэж түнд хэлээгүй шүү дээ. Нэг л сэжигтэй болоод явчлаа шүү. Тэгэд харснаа. Гэм тэргийн ертөнц байдаг гэдгийн ганц баталгаа. Түүнийг бууд ингэж явна шүү дээ. Манай хоёр гялс хайч аваад сайдыг барьцааллаа. Сайд муу залуу байсан байна. Тэгэд бууг нь хурааж аваад харуулуудыг хэвтүүлнэ. Хэрвээ чи уруугч байсан бол ягаад машин дэлбэрсэн юм? Өөрийгөө сэжиглүүлэхгүй л гэж тэр шүү дээ. Тэгвэл яах гэж миний өрөөнд ирэв. Бүсгүй угаасаа өгөх гэж байсан юм. Чамайг тэнд очих үед хамт алчих юм бол мөрдлөгч нь зогсно гэж би бодсон юм. Гэхдээ одоо өөрөөр дуусгана дээ. Тийм ээ залуу минь. Одоо өөрөөр дуусна. Чи шоронд юу болохыг мэдэх үү? Чи номын сан чинь. Тэгэд хулгантай нөхөрлөн. Би шоронд орохгүй. Удсаа ав. Гэсэн чи Кенжи залгаж байна. Сайн уу ах минь? Солилцоо хийвэл ямар уу? Надад нэг юм байна. Гэсэн чи Сүйоныг барьцаалчихсан байна. Өнөөр зөвхөн чи болон Шаушэн ирж надтай солилцоо хийн. Хэрвээ хамтрагч чинь эсвэл өөр цагдаа ирэх юм бол Сүйон өхөн. Тэгэд Ли Шаушэнтэй хамт яваад очин. Эвлийн цамхаг дотор юм байна. Оцсон чинь Кенши хүлээж байна. Сүйон хаа байна? Гэсэн чи ил дөгөөд өөрөө бас нэгийг авч байна. Нэгийг үзчихье гэсэн бололтой шүү. Тэгэд үзлээ. Чи намайг хизээж алж чадахгүй Ли. Чи миний талаар юу ч мэдэхгүй байна. Мэднэ Ли. Чи гэр бүлгүй, хүүхэдгүй, эцэг эхгүй, чамд хийнч байхгүй. Яг л наад шиг. Ингэсэн чи цаанаас нь түүнд Шонди байгаа гэд Картер гараад ирлээ. Шаушины хувцсыг өмсөд хүрээд ирсэн байсан юм байна. Тэгээд тулаа нилэн шир үслээ. Сүйон хаа байна? Гэсэн чи гадаа хүлээд унжуулсан байна. Бууга хай. Картер бууга хай. Гэсэн чи аль аль нь гүжөөд болдоггүй. Сүйоныг яг унгаах гээд байна. Тэгээд Картер бууга хаялаа. Ингээд гардан дулаан боллоо. Кенши Литэй алзганлаа. Манай Ли овоогой хамгаалаад үзэж байна шүү. Нөгөөх нь харин самурай юм гэсэнтэй янзын үзэж байна. Тэгээд эргэлдэж дайраад Ли харин сурцнаараа сандал бараадаад бултаад цухтаад аргалж байна. Тэгсэн хүмүүс нь шавар болоод байна. Ли нэг хүнийг нь аваад шидтэл нөгөөх нь Кеншиг оноод Кенши яг унаад үхэх шаглаа. Хүмүүс нь туслах гэтэл Картер шууд саатууллаа. Манай Ли харин сайхан сэтгэлтэй юм аа. Гараа өгөөд татах гэж үзлээ. Нөгөөх нь татуулж гарч ирснэ. Лиг өөрийг нь татаад унгаачлаа. Тэгээд гадаа үзэлцэн. Картер харин жижигхүйдтэй тулалдлаа. Ли сэлэмгүй болоод самхгаар дүүлээд зүхтэж өгнө. Картер харин аан маань үзэж байна шүү. Лигээс юм сурсан бололтой. Сандал авснаа маа. Картерыг бас араас нь маа. Ямар ч байсан сүүлд нь унлаа. Ли харин элдний эсрэг нүцгэн гараараа ойрын зайнаас тулж ирээд үзэж байна. Тэгснэ хамт доош унаад яг өглөө гэтэл хамгаалтын торон дээр ойгоод буцчлаа. Картер харин бүгдийг нь дуусгаад Everybody was come for fighting. Ингэсэн чи Сүйон цаана нөлгөтэй. Сүйон хөөрхи. Нөгөө хоёр харин тороо ураад хоёулаа яг унах гэж байна. Ли бас л Кенжиг аврах гээд оролдоостой. Тор нь харин баг багаар урагдаад байна. Кенжи тэнд. Тав. Үгүй бол хоёулаа өгөх нь. Үгүй. Би чамайг аварна. Ингэсэн чи Кенжи ойлгох бололтой. Баяртай дүү минь. Ингэснэ өөрөө гарыг нь тавиулаад доош унчлаа. Ли харин тортоогоо зууралдаад аврагддаг. Картер Сүйоныг аврах гэж байтал тэндээс нөгөө зөвүүн эмхтэй туслах гараад ирлээ. Тэгснэ хүлээсийг нь тайлж байгаад Сүйоныг унгаачлаа. Картер харин үсрээд олсноос нь зүгдээд бариад авнаа. Буцаж дүүлж ирж туслахыг хичээгээд нөгөөдг нь харин төмөрөнд тавьчуулагдаад чад. Амар юм боллоо. Ингээд манай гурав гараад иртэл баахан буутаагаар гарч ирээд хөөж байна. Манай хоёр Сүйоныг гяс лифтэн суулгаж доошлуулад өөрсдөө нуугчлаа. Ли туган дунд, Картер харин доор. Данч Картер тэссэнгүй. Хөлөө буулгаад чимээ гаргачлаа. Ли харин дээрээс нь тугтаага бууж ирээд үздэг. Тэгэд яг сайхан дийллээ гэтэл туган намраад Картер яг унах гэж байна. Ли намайг татаараа өгшөө. Харууд нисэж чаддгүй юм. Ли татаад яг гарах гэж байтал урдаас нь дахиад баахан буутай нөхөр. Чаавс Ли бодож байгаад туга нэг харж байснаа шууд үсэрчлээ. Нөгөө туг нь намраад замдаа шүхэр болоод манай хоёр ямартайч усан дээр их зөөлөн газарлаа. Ингээд бүх юм дууслаа. Гэтэл бас л үгүй байж нөгөө өвгөн
шай шэнийг барьцаалчихсан байж байна. Одоо би түүнийг буудна. Картер яг хөдлөх гэтэл пан. Картер буудуулсан уу гэсэн ч үгүй байна. Сайд буудуулсан байна. Ус руу унчлаа. Харцаа өргөд хартал цаана нь Жорж ирчихсэн байж байна. Жорж бууга нааш нөхч. Би та нарыг дагсан юм а залуусаа. Ингээд асуудал шийдэглээ тийм үү? Гэж байна. Цаанаас нарийн Францын цагдаа нар ирээд сайн ажиллаа. Бид улс дамнсан гэнт бүлэглэлийг буулгаж авч чадлаа. Юу? Би тэгнэ. Чи юу ч хийгээгүй шүү дээ. Миний өгцөг одоо ч хүндүртэй байна. Америк, Франц ахан дүүс хамтдаа. Бид юу ч хийж чадна. Тийм ээ. Бид хамтдаа хийж чадна. Чи энүүгээр нь харин би энүүгээр нь гэснээ зэрэг шана. Ингээд манай хоёр явцгаалаа. Нөгөө сүлд дууга дуулаад жаахан бүжиглээд кино маань дууслаа. Энэ түрээд оргил цаг цоврал дуусч байна. Манай киночдод таалагдсан бол лайка дараарай. Сабадарж амжаагүй байгаа хүмүүс нь сабадарж манай царайлгуудыг нандилсээрэй. Энэ кино маань дангаараа 2000 саб цуглуулж чадах юм бол Jackie Chan-ы кинонуудыг үргэлжлүүлээд оруулах болно. Киночд байлаа.